Монгол улсын аюу тамирчин Жаданбаагийн наран тунгалаг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон холимог тулааны One Championship холбооноос зохион явуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын талаанд Японы улсын тамирчин Koji Oishig шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж дэлхийн аварга болж аваргын бүс хүртжээ. Тэр цагаас хойш 11 жилийн дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 6-ны өдөр түүний шав Баатар гүгийн энх хөргөл Тайланд улсын нийслэл хотод болсон One Championship холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөх тулаанд Бразил улсын тамирчин Fabrício Andrade'ийг 4-р үеийн 3 минут 29 секундэд болтоор ялснаар дэлхийн аварга болж аваргын бүсний эзэн болсон билээ. 14 онд аварга болоод мөн цаашлаад 15 6 19 онд дахиад дэлхийн аваргын төлөө тулдаж байсан. Тэгээ тэр үед болохоор би одоо Марат гэдэг Оросын тамирчинд 2 ч удаа Болтонд орж ялагдаж байсан. Тэгээ тэрнийхээ одоо алдааг засахын тулд шавнар дээр одоо барилдаан дээр нь илүү анхаарч хөвтөд болохоор одоо графлинг гэж үүдээ хөвтөө өчиг болтыг тэрийг панчтай буюу цохилттойгоор маш их давцсны ачаар одоо шав маань дэлхийн аварга болохдоо мөн одоо жижигцүүгийн үлгий болсон Бразил тамирчныг хөвтөө барилдаанд боож ялдаавсан бүр маш бахархалтай. 2012 оноос багштайгаа танилцж байсан. За тэгээд 2014 онд багшаа дэлгэр болж байхад нас одоо тоглоомын үзээ те 16 оноос ингээд хажууд нь яг байгаад бэлтгэл сургуультаа хийгээд ямар байдгийг өндөр түвшний бэлтгэл сургуульд хийх ямар байдгийг те тэмцээн уралдаан ямар хэцүү бүрээдээс хажуунаас нь харж байсан болохоор энэ бүх одоо багшийн туршлагаас өнөөдрийн миний бэлтгэл одоо сайжирч аврагын бус ахуйдаас их нөлөөлсөн байх гэж бодож байна. Холимог тулааны One Championship холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга шилдэг тамирчин Багшав 2 наран тунгалаг энх хөргөл нарын дэлхийн аваргын бүсийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа Нэм гарагт Шангри-Ла молд боллоо. Энэ 7 хоногийн Нэм гарагт буюу 12 дугаар сарын 21-нд Ховд аймагт дэлхийн аваргын бүсээ танилцуулах бол түүний дараа 7 хоногийн Нэм гарагт 12 дугаар сарын 28-ны өдөр Чингис ам үзээд аваргын бүсээ танилцуулах үйл ажиллагаагаа зохион явуулахаар төлөвлөжээ. Нидерландын хөлбөмбөгийн